За бүгдээрэнд нь орой мэндийг хүргье. Баян аймгийн цагаан нуур гээд одоо хэлийн бомб байгаа. Хэлийн бомб малчин айлын үйлжэн дээр ирсэн. Үйлжэн бишээ одоо энэ малчин айл дээр ирсэн. Одоо та бүхэн дээр нэмчилж байна. За. Сайхан. Казак төмнийхээ нэг хэсэг болсон нэг айл бид ингээд сайхан байрлаад байж байгаа. За тэгээд хайд амлсан ёсоор нэг намайг нэг танилцуулаад нэг танилцуулга одоо хийж өгье гэж бодоод финишлийг хийж байгаамаа. За машин маань бол GMC гэдэг нэртэй бүгд найрамдах хятад улсад үйлдвэрлэсэн ийм машин байгаа. За хөдөлгөөр нь бол 2800 cc турбо дизель хөдөлгөөртэй 7 шатлалт автомат болоод механик хөрөвтэй фасалсан. За нийт жин нь болохоор 4 тонн яг цэвэр жин. За тэгээд ерөнхийдөө ачаа бүх юм ягаад хүнтэйгээ болохоор нэг 4 тонн 500 орчим болж байгаа юм. За ерөнхий машины үзүүлэлт нь бол ийм. За хөдөлгөөр болоод хроп нь бол Isuzu. За тэгээд систем одоо бүх юу нь болохоор Ford гэсэн тийм мэдээлэл гарч ирж байлаа. За тэгээд сайхан кабинд марж байгаа би та ихтэй нэг сайхан танилцуулчихъя. За хорофны хувьд бол ингээд энэ харагдаж байна. Механикаар явж болдог, автоматаар явж болдог. За одоо бол машин маань нэг 14700 км явж байна үйлдвэрээс гараад. За одоо энэ хянах самбар дээр харагдж байгаа гэрлүүд бол ерөнхийдөө мэдээллийн гэрлүүд нассан байна. За тэр шар гэрэл бол нөгөө ерөнхийдөө Евро 5, Евро 6 хөдөлгүүр дээр бол нөгөө үүрээ буюу AdBlue гэж бодис хийх ёстой. За тэр нь бол одоо энэ хорт утааны бууралтыг багасгадаг дизелийн шаталтыг одоо гүйц одоо шатааж өгөх зорилттой. Тийм бодис байдаг юм аа. Тэгээд тэр шар гэрлээс одоо энэ өөрийн хэмжээг бол энэ заацсан байна. Одоо намайг өөрөөгөө нэмэрэ гэдэг байдлаар асцсан байгаамаа. За тэгээд машины хувьд бол ерөнхийдөө ийм байна. За тэгээ хүмүүс бол одоо юу хийсэн бэ гэдээ надаас их асуудгийг. За машинд бол мэдээж хамгийн түрүүнд станц суурилуулсан. За энийг бол би үйлдвэрээс нь захиалж цаана суурилуулсан байгаа. За тэгээд хамгийн их хэрэгтэй юм бол одоо энэ хар хайрцаггүй даш камер байх ёстой. За даш камерыг суурилуулсан. Бас энийг бол цаад үйлдвэр дээр хэл суурилуулсан. За энэ болол одоо маш хэрэгтэй. Шүнийн камер гэдэг энэ камер байгаа. Дээрээс давхар хар хайрцагтай. За энэ шүнийн камер бол өөрөөсөө маш их хэрэгтэй. Билээ би сая одоо энэ хэргийг бол одоо модон дунд явж байхдаа шүн явж байхдаа их харсан. Мэдэрсэн одоо гэрэл муу үед удаас гэрэл гэлж явах үед энэ дээр одоо амтэн хүн машин болоо шууд ингээ илэрдэг. Ерөнхийдөө бол нэг 350 м орчимд бол холдоо нэг 300-аас 350 м, ойрдоо нэг 100 м-т бол энэ мэдээлэл өгдөг AI технологитой саадыг мэдэрдэг гэсэн үг. Одоо хар хайрцаг мөртлөө ингээ шүнийн камертай гэсэн үг. За тэгээд дээр нь би одоо энэ нэг нэмэлтээр энэ нэг төхөөрөмжийг суулгасан. За энэ нэг төхөөрөмж бол надад одоо маш их таалагдчихж байгаа. Тэгээд энийг бол одоо би бас та хэдтэй авч машинтаа суурьдуулаарай гэж зөвлөмөр байна. За энэ дээр бол одоо ингээд энэ шууд нөгөө хиймэл дагуултай холбогддог систем байгаа. Хиймэл дагуулаас таны хурдыг хэмжинэ. За агаарын даралтыг бол хэмжинэ. Одоо бол 772 паскал байна. За энэ дээр бол машины доторх гарацийг заана. Мөн одоо аккумулятор буюу тижээлийг чинь давхар зааж өгдөг. За цаг зааж байгаа. За тэгээд он сар байна. За өдрөө заагдана. За тэгээ бас нэг чухал зүйл бол энэ одоо налуу болоод одоо уруу болоод өксөрийг заадаг. За тэгээ энэ дээр бол өндөржил заадаг. Энэ бол надад маш их таалагдж байгаа. Одоо далайн түвшнээс дээш Баян Улгийн аймаг маань бол 2330 м-т байдаг юм байна. За тэгээд энэ доор нь бол одоо энэ маш чухал одоо энэ GPS буюу таны байршийг зааж байгаа.
одоо өргөрөг уртрагаар нь заадаг. Яг энэ одоо гарч байгаа тоог бол та ингээд Google Maps дээр оруулаад хайхаар таны байрлалыг бол шууд заадаг гэсэн үг. За энэ бол луужин байгаа. Ингээд луужин заадаг. За энэ бол маш хэрэгтэй систем байгаамаа. Тэгээ энэ системийг бол та хэд суулгаараа гэж би таадтай зөвлөе. За ерөнхийдөө машиндаа сурж усан юмнууд бол иймэрхүү байна. За тэгээд мэдээж одоо энэ олон төрлийн салаалагч залгууруудаас хэрэгтэй учраас би бас юм салаалагч залгууруудаас өөрөө сурдуулсан. За машины хувьд маань ерөнхийдөө ийм байна. За тэгээд гадна талаас нь одоо та хэвдээ бас танилцуулъя. За энэ доотлын хоёр шар гэрлэг бол би нэмэлтээр суурдуулсан. За энийг бол манай зоргоо гэдэг надад суурдуулчихсан. Энэ маш сайн гэрлэг байлаа. Би өөрөө уурал нь урдаас захиж авсан. Тэгээ энд Монгол суурдуулсан. Тэгээ зоргоо дөө маань бол сайхан суурдуулж өгсөн. Тийм цахилгааны мэргэжилтэй залуу байна лээ. Нөгөө сайхан суурдуулж өгсөн. За энэ харагдж байгаа зүйл маань бол нөгөө Арадо станцны антин байж байна. За энэ өөрөө нөгөө Арадоных антин байж байна. За тэгээ машины нийт өндөр нь бол одоо 2 м 28 см. За бараг 2 м 30 см өндөртөө. За газраас тэнхлэг хүртэлх зай нь бол 50 см байгаа. 50 см өндөртөө. Ингээ харахаар бас та хэдэд бол жоохон намхан харагдаж магадгүй. Яг юун дээр бол тийм биш юм байгаамаа. За машин маань бол. За тэгээ камерын гадна талаас нь одоо би таадаа танилцуулахад. За дээрээ мэдээж эн чинь өндөр машин учраас яг под орон гэрэл байх хэвээр. Тэгээ дээрээ под орон гэрэл ингээс урдулсан. За одоо тэгээд эндээс нэглээ танилцуулъя авчаа. За энэ бол пилетик байгаа. За энэ бол би бас хүмүүс асуугаад байгаа юм. Дизель машин зүгээр үү, бензин машин зүгээр үү гэж асуугаад байгаа юм. Тэгэхээр миний хувьд бол одоо дизель байсан ч болно, бензин байсан ч болно. Яг би бол өөрөө дизелийг сонгосон. Яагаад дизелийг сонгосон бэ гэхээр нэгдүгээрт энэ пилетик маань дизелээр ажилладаг гэсэн үг. Одоо бензин машин дээр бол та зайлшгүй газ авч явна, газаар ажилладаг байдаг. Энэ маань бол шууд дизелээр ажилладаг байгаа. За тэгээд дараагийн нэг том одоо сонгох шалтгаан нь бол нөгөө Webasto гэдэг энэ камерыг халаадаг одоо дотор талын энэ байшингаа халаадаг хэсэг нь бол дизелээр ажилладаг байгаа. Тэгэхээр шууд нэг банкнаас одоо бүх хэрэглээг явдаг гэсэн үг. За машины маань өөрийн банкны хэмжээ бол 100 литр ордог. За одоо намайг хувьд бол нэг хот дотор ингээ явж байгаа эдэлтийг харахад бол нэг 13.5 та идэж ин лээ. За шулуун замд бол 12 идэж ин лээ. За яг бүтэн банкаараа бол нэг 800 км бол ямар ч байсан чөлөөт явчих юм лээ. Тэгээ гэрэл насах юм лээ. Гэтэ би бол машинаа гэрлийг асаахгүй. Асааж ер нь асаах дурггүй. За тэгээ гадна талдаа машин маань юм шүршүүртэй байгаа. Одоо энэ гадна талдаа одоо ингээд шүршүүр ингээд сундаг юм ба шүршүүр байж байгаа. Халуун удуусаа эндээс аваад гадна талдаа одоо хоол цай юм хийж байгаа үедээ эндээ шууд энийг угаагаад ингээд хэрэгжилж болно. За тэгээ гай халуун өдөр бол сайхан бас толгой тархиа ягаад одоо би бол бас нэг тийм босоо юм шүршүүрний майхаа авсан. Тэрийгээ гадна талдаа зоочих юм бол гадна талдаас ингээд шүршүүрт орж болно. За тэгээд ийшээгээ бол 4 метрийн урттай 3 метр сундаг. Нийтдээ 12 метрийн квадрат болдог сүйдрвч байгаа. За сүйдрвчийн хувьд бол манай өмнөх загварууд дээр бол би автоматыг авчирч яаж ирсэн. Тэгээ автомат болохоор манай нөхцөлд бол жоохон тохиромжгүй санагдсан надад. Яагаад гэхээр жоохон тоошроотой манайх чинь чиглэг биш учраас жоохон тоошроо очоод гацх магадaltaй шиг санагцсан. Тэгээд энэ бол механикаар дийлэгддэг. За тэгээд машин маань дөрвөн талдаа юм хяналтын камертай байгаа. Хар харьцаг. За энэ бол одоо сайд камер гэдэг юм. Жолооч баруун талын хардаг камер байж байгаа. За энэ бол одоо уртлын хэсгийнх нь камерыг харагдаж байна. За энэ бол нөгөө даашийн камер байгаа. За энэ бол нөгөө шөнийн камер. За шөнийн камер бол давхар бас эндээс урдулсан. Энэ ингээ байж байна. Шөнийн камер. За тэгээд гадна талдаа гэрэлтэй шүүн зогсож байгаа үедээ ингээ сүйдвэрчээд идэх гэж гадна талын гэрлээ асаачна. За тэгээд энэ ингээд нэлээ өндрөлтөө бас сууж буугаад хэцүү учраас юм одоо цахилгаан юм шаттай гэсэн үг. Ингээд ихвэгдчихнэ. За тэгээд зогсож байгаа үедээ ингээ гарах чинь. За энэ бол цэвэр усаа цэнгэлдэг танк нь байж байна. За цэвэр усны савны хэмжээ бол 180 литр байгаа. Саарл усны савны хэмжээ болохоор 100 литр байдаг. Саарл ус нь тусдаа, бохрын юу нь бол тусдаа явдаг юм хоёр тусдаа байгаа. За энэ бол хойдлын одоо storage хэсэг байна. Энэтлийг би. За энийг би
онгойлгож та хэдэ үзүүлнэ. За энэ бол storage гэдэг одоо хойно агуулгын хэсэг байж байгаа. За энэ бол нөгөө цас шаврын support гэдэг. Энийг одоо би сая амьдрал дээр хэрэгжилж үзээгүй. Тэгсэн чинь сая энэ Баян-Улгийн аймагт энийг хэрэгжилдэг юм да. Бид нарыг орж ирснээ өдөр юм цастай байсан. Одоо бол цас нь хайрцангой хайлтсан байна. Тэгээд бид нар ийшээ бас явж байгаад жижигхэн цаснд энэ чинь аргагүй зуны дугуйтай байсан. Тэгээд жоохон цаснд хэрэгүүлээ суусан чинь энийгээ хийцэн чинь дараа гараад ирж илээ. За тэгээ машин маань хойно шаттай. За камприйн хувьд бол 3 янзаар цэнгэлдэг байгаа шүү. Нараар цэнгэлэн зогсож байгаа үедээ байнгын нараар цэнгэлж чинь. За явж байгаа үедээ болохоор машиныхаа жинамаар дахиад цэнгэлээ явдаг. За мөн суурин газар байхдаа та 220-оор тогонд ингээд цэнгэлээ явдаг байгаа. За дээрээ бол 12 нарны панелтай. Тэгээ манай кампер нөрөө 24 вольттой 400 ваттын гэсэн үг нэлээд хүчтэй. Тийм одоо цэник хураагууртай гэсэн үг. За хой талдаа бол 2 ундаг дугуй тогтоогчтой. За энэ дээр бол одоо манай хүүгийн дугуй тэгээд миний ундаг дугуй хоёр энэ дээр явж байгаа. За энэ бол түвшний сав. Энд дээр бол би одоо 20 литр ингээд салиар хийцэн байгаа. Ер нь бас хэрэг болж магадгүй хийцэн. Хол зам ам давж ахт гээд энийг бол энэ одоо тоногдод бол бүгдийг нь үйлдвэрээс нь захиалж суурьжуулсан байгаа. За тэгээ хоёр талдаа шаврын support үйлдвэрээс нь суурьжуулсан. За storage нь бол хоёр талаас онгоодог. Хоёр талаасаа та юм яаж болно. За storage дотроо гэр ласдаг. За storage дотор бол одоо бойлер нь байж байдаг. Тэгээ танк нь байж байгаа. Энэ машины хувьд бол бид нар нөгөө скутер нөхцөлд хэрэглэнэ гэж цэвэр усны танк болоод юуг нь дотор талд нь суурилж өгсөн дулаалах та. Өөрөөр хэлбэл одоо 1 градус юм уу 10 градусын үүдэнд бол хөлдөхгүй гэсэн үг. Дотор талдаа. Ер нь бол дулуурны загварууд бол ихэвчлэн доод талдаа суурилсан байдığım билээ ил. Тэгэхээр storage нь бол нэлээд одоо энэ агуулгын хэмжээ нь бол нэлээд том болдог. Энэ машины хувьд бол арай харьцангуй жоохон багас. Яа тэгэхээр нөгөө цэвэр усны танк эдрийн дотор талд нь суурилж өгсөн гэсэн үг. За тэгээ манайхны хамгийн сонирхож асуугаад байгаа бохор яадаг вэ гэж асуугаад байгаа юм тий. Бохор гэдэг маань бол одоо энэ л байж юм л да. Энэ дотор одоо ингээд бохор маань ордог. За тэгээ энэ бохор ороход ингээд энэ бол өөрөө 20 литрийн хэмжээтэй. За тэгээ энэ дотор бол одоо ингээд бохор дүүрээд ирэхээр дотроо мэдээлэгдэг. Тэгээ дүүрэх үед нь бид нар шууд сугалж аваад ингээд асгадаг гэсэн үг. Ингээд нааш сугалж гарч ирээд асгачих. За тэгэхээр энэ дотор бас нэг бодис хийдэг байгаа. Тэр бодисыг бол би та хэдэ одоо тусна бас тайлбарлаж өгнө. За ингээд энэ бол бохрын хэсэг нь байж байна. За 220-оор цэнгэлдэг хэсэг маань энэ байж байна. Одоо суурин газар зогсож байгаа үедээ бол та ингээд 220-оор цэнгэлээд явж болно. Тэгэхдээ одоо яг намгийн хувьд бол бид нар одоо сар гарan те баг 35 хоног аялж байгаа. Ямар ч тогоор суусан одоогийн нөхцөлд үүсээгүй. Ер нь бол би 60%-аас бол доош ер нь баг оруулж үзээгүй. Ер нь орохчгүй юм билээ. Яагаад тэгэхээр бид нар пүүл хэрэглээтэй байж хат бол ер нь буухгүй юм билээ. Яагаад тэгэхээр нөгөө батарейг нэлээд өндөр захиалж хийлгэсэн болохоор. За энэ бол нөгөө түлшээ хийдэг хэсэг маань байж байгаа. Намын бол 100 литр ордог түлш нь. За энэ болохоор тусдаа энэ арисетик байгаа. Энэ ямар очтой арисетик вэ гэхээр та явж байгаа үедээ жанамаар цэнгэлэхээр бол энэ свичийг асааж болно. Шаардлагагүй бол унтраач нь. Би бол одоо энийг унтраач байгаа. Яагаад тэгэхээр намайг хувьд бол одоо машиныг бол ингээд явж байгаа цэнгэлэх ямар шаардлага байхгүй. Нараараа хангалттай цэнгээ авчиж байгаа юм. За дээрээс нь одоо батарей нөгөө нэг өөрөө айгүй хүчин чадал сайтай болохоор ингээд батарей суух асуудал үүсэхгүй байгаа учраас бид нар бол энийг ерөөсөө хэрэглэхгүй яваад байгаа. За тэгээд намаа дээр би одоо нэг леватор суулгацсан. Энэ айгүй том леватор суулгацсан. Би одоо 20,000 LB гээд 20,000 LB ч одоо бараг хэд байх юм бэ, нэг 10 тонн 8 тонн юм уу? 8 тонн орчим татдаг юм леватор суулгацсан. Хороос нь өөрөө 38 м хувьтай хороостой. Тэгээ энийг бол одоо бараг шаардлагагүй, хэрэглэх шаардлагагүй юм одоо суулгацсан байлаа. Яг тэгээд хизээ нэгэн цагт бас хэрэг гарах юм одоо хэлж мэдэхгүй байна. За ерөнхийдөө машины хувьд бол ийм байна. За хэдүүлээ татгшаа орноо. За доктор талд хүмүүс бол нилээ бас сонирхдаг юмуд их байгаа энд. За одоо энэ би та хэдэ хараалъя. За энэ бол одоо хяналтын самбар буюу одоо манай тижээлийн яг үндсэн самбар байгаа. За энэ хараа одоо 400 ампер, одоо батарей бол 100% тай. Тэгээ одоо хэрэглээ бол дөнгөж хас 2 юугаар ингээд хэрэглээ явж байна. За 27.4 вольт гэдэг энэ батарейны одоо
энэ чанарыг нь зааж байгаа. Хэрвээ энэ одоо 25-аас доош юм 24 байх юм бол таны батарей одоо муутсан гэсэн үг. За 26 орчим байх юм бол хэвэн гэсэн үг. 26-аас дээш байх юм бол их сайн. Батарей бол маш сайн байна гэсэн үг. За энэ бол одоо манай ингээд гарч байгаа хэрэглээг зааж байгаа. Энэ одоо машинд хэрэглэж байгаа хэрэглээнүүд. За тэгээ батарейгаараа одоо яг энэ хэрэглээгээрээ байх юм бол 99 цаг 59 минут хэрэглэн гэж байгаа энэ дээрээ. За энэ болохоор нөгөө 220 самбар. Одоо манай 200 бол байнга асаалстаа байгаа. 200-оор хэрэгжилж яадаг. Ер нь бол тэгээд батарейгаар бол ер нь суухгүй байгаа. За энэ бол цэвэр ус. Одоо манай цэвэр ус бол 100% зааж байна. За энэ нөгөө түрүүний самбар дээр заажсан 27 гэдэг одоо манай батарейны юг зааж байгаа юм. Аккумуляторын одоо чадлыг зааж байгаа юм. 27 вольт гэж зааж байна. За энэ бол бохир ус. Бохир ус бол одоо дүүрэг байна. 2 хувьтай л байна гэсэн үг. Бохир усны хэрэглээ. Бид нар бол яг бохир ус ойрхон ер нь султгачдаг, султгаа яваад байгаа учраас энэ бол ер нь дүүрэх шаардлагач байхгүй билээ энийг. За удирдлагын самбар нь энэ байжээд. За энд харагдж байгаа зүйл бол дөрвөн талын камерын одоо асааж унтрааж болно та. Би бол энийг ер нь байнга асаалтай гэдэг нь аюул байдал талаасаа гэдэг шаардлагатай бол та унтраачиж болно. За камер нь бол одоо энэ дээр зааж байна. За дотор талд бол кондишн мэдээж байгаа. За одоо бол кондишн ямар ч хэрэглэх шаардлага алга. Одоо ер нь бол нэг хэрэглэхгүй байгаа. Европ руу сая бид нар дөхөөд ирсэн чинь тэнд бол 30 градустай өдрийн 30-32 градустайс тэр үед бол бид нар хэрэгэлсэн. Маш сайхан сэрэг хүлээг явж байгаа. За дээрээ агаар сарагч буюу вентилятор та. Энд дээрээс одоо ингээд та гадна талаасаа дарчих бол ингээд гаднаасаа агаар оруулна. Дотроо хоол хийж байгаа үедээ дарчих юм бол дотроо агаараа гадагш нь гаргана. За одоогийн нөхцөлд бид энийг хэрэглэхгүй зүгээр нээлттэй ингээд орхицсан. Ингээд гаднаас агаар оруулна байж байгаа гэсэн үг. За тэгээд пэч бол байж байна. Пэч бол 200-аар ажиллана. За хөлдөөгч бол байж байна. За энэ хөлдөөгч бол өстой үнэхээр гайхамшигтай санагдсан надад. Яагаад тэгэхээр энэ хөлдөөгч маань бол одоо гарсан цагаас хойш нэг ч унтраагүй байнгын ажиллаж байгаа. Тэгээ бүх юм бол ингээд сайхан тис хөлдөө одоо ингээд энэ дотор явж байгаа. Хөлдөөгч маань ингээд байж байна. За энэ бол индукцийн билетик. Индукцийн билетикэн дээрээ бид нар одоо ингээд дотроо байж байгаа хоолоо игээд идчихнэ. Ямар ч асуудалгүй сайхан ажиллана индукцийн билетик. За гадна талдаа би түрүүн та хэдэд хэлсэн нөгөө газар дизелэр ажилладаг бас билетиктэй. Сайхан одоо Европ руу орчоод бол бид нар сүйдвэрчээд илгэчээд гадна талдаа бараг сайхан хоолундаа хийгээд идчих юм бол илүү гоё юм билээ. За ингээд бүрэн автомат угаалгын машин байгаа. За бүрэн автомат угаалгын машинуудад би ер нь үтсэн 15-аас 20 литр усыг хэрглэж илээ энэ машин ер нь ингээд нэг угаа гаргахад 15-аас 20 литр ус. Устай газар бол ёстой асуудал байхгүй. 5 литр биш 4 кг хувцас угаачна угаалгын машины хувьд бол. За энэ доор харагдж байгаа энэ зүйл бол нөгөө Webasto одоо ингээд хасаачихна. Тэгээд Webasto хасаагаал одоо бид нар шууд халаалтаа тавьж болно. Одоо энд бол халаалт тавих шаардлага байхгүй байгаа. Сайхан яг тогтмол температуртаа одоо температур хэд зааж байгаа харуулъя. За 21 градус. Хамгийн яг хэрийн температур чийгшэл бол 30 хүртэл яг тэгэхээр нөгөө энийгээ сайхан онгойлгоц учраас чийгшэл бол асуудал байна. За энэ дээр 2 хүний ортоо. Тэгээд 2 үнтэй. Одоо энэ дээр хүү битээр л унтаад яваад байгаа юм. За энэ доод талдаа зурагттай. Ингээд зурагт нь энэ байж байна. За зурагтанд бол би одоо шууд нөгөө юугаар утаснаас холбогддог төхөөрөм суурлах учраас утсан дээрээ одоо кино маань юу үзэн дуртай юм уу зэвж болно, флаш оролдоор одч болно. За зурагт ингээд энд байж байна. За тэгээ энэ ширээ маань өөрөө бас доошо хөвгдээд бас ингээ ор болдог энд хоёр үнээр. Одоо энийг бол бид нар хэрэглэх шаардлага байхгүй. Яг тэр ам бол дөрүүл явж байгаа болохоор хүү битэр тэн дээр чин чөлөөтэй унтдгийн. Эхнэр бол энд баг үедээ хоёлоо унтчихж байгаа юм. За энэ болохоор угаалтур хэсэг байж байгаа. Ингээд энд угаалтур маань байж байна. За энд бол одоо 0 байж байна. Окей, шүршүүрний байна. 0. За энэ дээр мэдээж мөн агааржуулагч та. За тэгээд одоо бийцэж байгаа үед энийг асаасан ч болно, асаахгүйсэн ч болно. За ингээд 0 бол ингээд байж байна. Одоо ингээд шууд хэрэглэнэ. Тэгээ усаа шахаа шууд хэрэглэнэ гэсэн үг. За 0-ийн маань хувьд бол ийм байна. За тэгээд хойд хэсгээ таадаа харуулчих. Хойд хэсэг маань бол ийм байж байна. Одоо
хэсэг хоёр талдаа цонготой. За тэгээд мэдээж цонх болгон бол нөгөө ялаа шумуулын одоо юм тортой тэгээд дээшээ татчихвал хөшгтэй. За энийгээ хэрэглэхгүй ингээд нээсэн ч болно. Ингээд жисэн ч болно. За цонхны хувьд бол ийм байгаа. За тэгээд аялын автомашинтай холбоотой ерөнхийдөө би зөвхөн өөрийн зүгээс зөвлөхөд бол яг та хэрэглээндээ тохируулаад одоо том жижигээ сонгож авах хэдэн аялахаас хамаарат. За тэгээд үнэхээр одоо тий загас одоо тий ан гөрөө хийдэг ч юм уу уул хадаар явдгуул бол танд ямар ч тийм монстер машин шаардлага байхгүй. Ер нь бол одоо би өөрөө тэгж харсан. За тэгээд илүү дутуу одоо тоноглын зэрэг байхгүй юм билээ. Ер нь бол за тэгэл одоо шаардлагатай олон юмнуудыг бол бас ингээл авсан л да нэмэлтээр одоо ингээл энэ удирдлага тогтоодог сав суулга хэмжлэн. За тэгэл одоо энэ арзитгинуудыг тогтоодог одоо ийм зангуутай наалтууд тийм ээ. За тэгэл энэ хогцсны одоо үл хүүрүүд ингээл энэ шууд ингээ наалдаг өргөрөө. За ингээ гутлын 50 энэ давсан. За ингээ савнгийн суур нөгөө юу хатаадаг юмнууд. За ингээл хутга одоо тэ утга юугаа хийдэг сав. За энэ бол нөгөө оогоо хийждэг сав байгаад байгаа юм. За тэгэл ингээл иймэрхүү талын юмуд бол зөндөө авсан. Ер нь бол за энэ бол жижиг хогийн сав байж гэн. За тэгээд энэ тойроод бол дандаа энэ агуулгууд ингээл энэ та одоо энд бол дандаа манай хүнсний зүгтэй холбоотой юмнууд бол энэ дотор ингээл байж байгаа хангалттай. Энэ доогуур бол одоо манай ингээл хэрэгэлдэг юмнууд аяг тавгш сав суулга. За энд бол одоо манай хүүгийн одоо кошок юу гэдгийг те ингээл хэрэгэлдэг бүх юмнууд маань одоо энд байж байгаа. За жижигэн зөөрөө угаалгын машин би бас авцсан. Тэгээд одоо тэрийг авцсан чинь баг бүрэн автомат чинь надад хэрэггүй юм шиг санагдсан шүү дээ. Тэгээд нэг болохоор яг залхуурахаараа энийгээ хэрэглүүлж надад амар юм шиг тэг санагдаж байна лээ. За ерөнхийдөө машинтай холбоотой одоо танилцуулга явуулахад бол юм байна. За тэгээ өөр чинь хүмүүс маань одоо юу асууж илээ. Зарим нэг одоо асуултуудыг мартсан байна. За машинтай холбоотой болол ерөнхий мэдээлэл бол би өгчлөө. За тэгээ дизель машин сонгох мó бензин машин сонгох нь бол одоо таны сонголтын асуудал. Зүгээр яг дизель машины хувьд бол нөгөө Европчин түр шигтэй байдаг болохоор би түш машин, дизель машин сонгоод авсан. Дээрээс нөгөө нэг хэрэглээний хувьд ч гэсэн одоо тий гадна талд нь газ шаардлага байхгүй шууд дизелэрээ халждаг. Дээрээс нь одоо дотор талд нь бибасто халаач нь өөрөө шууд дизелэрээ халждаг болохоор надад ер нь дизель машин анх сонгоод энэ машиныг анх тоноглуулсан юм. Бензин машин бол манайхаас оруулж ирж ирсэн. Тэгээ бензин машины хувьд бол нөгөө та заавалч хоёр банк одоо цэнгэлэх хэрэг болдог. Нэгдүгээрт нөгөө халагчийнхаа банкыг дизелээр дүүргэн, машиныхаа банкыг болохоор бензинээр дүүрэх хэрэг гардаг. За тэгээд нөгөө гадна талдаа ажиллаж байгаа нэг газыг болохоор нэг бол боллоонтой газ авч явах болно. Та эсвэл жижиг хэрэглээний газ авч явах болдог. Нэг тиймэрхүү бас байгаад байгаа. Тэгвэл мэдээж юм болгон ч нөгөө давуу тал сул талтай гэдгээрээ жишээлбэл одоо юу гэдгийг бензин машин ч юм бол одоо дуу чимээ жоохон бага, дизель машин ч юм бол бас жоохон дуутай тий. Ингээл одоо бас жоохон ингээд нэг дуудаа тайсаж байгаа тий. Баг зэрэг дуутай агаад байгаа юм. За зүгээр одоо тогтохын хувьд бол та хэд хүн одоо хамгийн түрүүнд бол одоо юу гэдгийг нойлын асуудал хамгийн түрүүнд одоо маш сайн шийдсэн байх хэрэгтэй байна аялын машинд. За цэвэр усын асуудал одоо тий маш сайн байх хэрэгтэй. За тэгээд орны асуудал маш сайн байх хэрэгтэй. За энэ л хамгийн чухал. Таны аялалд бол одоо таныг хамгийн тавгуутдаг зүйл бол нойлын асуудал байдаг. Тухтаа одоо сайхан бийцчдэг байх хэрэгтэй байна. Сайхан ус цаасанд орчдөг учраас одоо ус нь хангалттай байж хахаар одоо цэвэр усын танкын айлгуур томоор авдаг юм уу тий. За дээрээс нь ор гэдэг бол маш чухал одоо сайхан том зайтай байх хэрэгтэй. За энэ асуудлуудыг хамгийн түрүү шийдэх хэрэгтэй. За дараа нь бол одоо хөргөгчтэй тэгэл пэйж. За пэйжний хэрэг бол бараг байхгүй шахуу. Билээ пэйжийг бол одоо бид бараг хэрэглэхгүй шүү дээ. Одоо хоол халаах гэж одоо хоолж бараг халаах юм да. Тэгээд магцаа хаяад хэсгийг гаруул гарan. За тэгээд бараг пэйжний бол хэрэг байхгүй. За энэ дөрвөн талын камерч бараг шаардлагагүй шахуул байсан билээ. За кондукшн бол мэдээж хамгийн дөрөнд хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө бол машины хувьд бол ийм байна. За тэгээд ингээд шууд заал руугаа ингээд одоо хайцаж болдог. Тэс ингээд одоо шууд жолоочтойгоо хайцаж болдог. Хэмгээрээ манай хөвч яхад даваад орчих. Сууд бол уршаа болоод бас ингээд орж гарч болдог. Ийм байгаа.
За тэгээд та хэд маань аялын машинтай холбоотой асуух юм байвал өшөө тодруулж асуух юм байвал надаас асууж болно. Хүмүүс бол одоо бүрэн сайхан танилцуулж өгөөч гэдэг. Тэгээд би одоо ямар ч хэсэг өөрийнхөө хэмжээнд танилцууллаа. Тэгээд бас зарим нэг зүйлийг нь асууж ирсэн зүйлийг нь бол одоо бас мартцсан байна. Тэгээд та хэд маань коммент хэсгээр надад үлдээгээд асууж олноо. За тэгээд энд бас нэг юм төхөөрөмж байгаа. Энэ их чухал шүү. Энэ болохоор нөгөө угаар мэдэрдэг төхөөрөмж байгаа. Энэ бол ингээд одоо зайлшгүй байх ёстой. За энд болохоор утаа мэдэрдэг төхөөрөмж байгаа. Одоо тий бас энэ бол зайлшгүй шиг байх ёстой. Утаа мэдэрдэг төхөөрөмж. За энэ болохоор нөгөө сүйдрэгчийн маань нөгөө ишин байж байна. Энийг гаргаал мануулт чинь ерөөсөө минутын дотор сүйдрэгч ингээд нэгдээд хаагдана гэсэн үг. За тэгээд та хэд маань өшөө сонирхсан асуулт байх юм бол сайхан коммент хийсгээр надаас асууж болно. За машины үн хүмүүс асуугаад байсан. За машины үнийн хувьд бол үндсэндээ 260 сая төгрөг болсон маа. Энэ одоо тоног бүх юмтайгаа. За тэгээд дээр нь бол одоо нэмэгдсэн юмных нь одоо өртгийг бол би тооцоогүй зүгээр. Дээр нь одоо нэмэгдээл тэр нөгөө либотог энэ шаврын суур одоо гадна талын ачаа ондог дугуй тогтоогч тэ өшөө одоо юу гэдгийг ингээл жижиг шаажиг орсон юмнууд нь бол бас нэлээ их юм орсон. Тэгээд станц байж гэн тэ за тэгэл даш камер байж гэн баг энэ нийлээд нэлээ бас мөнгө болсон. Тэгээд тэр нь бол та хэдийн сонголтоор тэр нь байх хэрэгтэй байх хэрэггүй гэдэг нь бол одоо та хэдийн маань бол өстой сонголт байх байна. За ингээд машин маань иймэрхүү байна. За тэгээд бид хэд маань одоо намайгийнхаа дугаарыг солисон. Одоо тэгээд одоо ингээд аяллаа үргэлжлүүлнэ. Ийм гоё дугаартай бас. Одоо ингээд аяллаа дугаартай шиг харагдаж байгаа. Энэ Европ руу аялах хүмүүсийн хувьд бас нэг зөвлөж хэлэхэд энэ MJ гэдэг энэ стикер заавалч машинда наах хэрэгтэй билээ шүү. Номерныхаа одоо баруун дээд буланд нь байх хэрэгтэй гэж хэлээ. За тэгэл одоо энэ хурцнээс өксүүлээл одоо ингээл одоо энэ хурц гэдэг ихэд чинь л одоо хідээр авлаа би 80,000 авсан байгаа. Энэ их өөр хэвээр авсархан. Тийм гоё хурц 80,000 авсан. За тэр нь бол зөндөө бас юмуд ингээл нэмэл аваалаа. Тэгээ одоо хэрэглэхгүй шахав. Дөө зарим. За дугууны хувьд бол хойно нэрээ юу та давхар дугуйта, номта, амарчинта, урдаа бол бас номта, амарчинта. Урд талдаа бол гайгүй, хойд талдаа анх бол энэ нөгөө нэг яг аваад явсан дээр бол жоохон хатуу байсан. Тэгээ одоо ингээд нэг 14,000 15,000 км яваад ирсэн чинь одоо нөгөө ажиллагаанд ороод тэгдэг юм уу? Бас айгүй сайхан тийм хатуу болох нь гайгүй болцсон. Тэгээ энэ дээр яг нэмээ зүгээр би бодсон. Нөгөө хийн ном тавьчвал их зүгээр гэдээ бас манай нэг зарим нэг энэ машин яг энэ төрлийн машинуудыг хэрэгжүүлсэн хүмүүс бол хэлжээлээ. Хийн ном тавьчих юм бол өшөө сайхан зөөлөн болдог гэж хэлээ. Тэгээ би болохоор сая Benz Sprinter-тэй Германы нөгөө нэг биш Францын нэг хоёр Benz Sprinter групп жуулчтай хамт бидний цагаан уус сумдад явж тэдэртээ юу авч гисэн. Нэг мөнгө төгрөг авч гисэн. Тэгээ тэдний машин дотор суугаад явсан. Ерөөс ялгаагүй юм байлээ. Хатуу зөөлн адилхан байлаа. За тэгэл мэдээж нэг аялын машин болохоор дотор талд юм дуурна шүү дээ. Ингээл ингэ жижиг шажиг дугуйнууд дутдаг энд нь одоо нэг аяг шанаа тав яг л адилхан тийм дуурд юм байлаа. Тэгээд тиймэрхүү юмнууд бол мэдээж энэ аялын машин явдаг байсан тийм чинь. Тэгээд тэрийг бол би яхаа чадлаараа бас энд тэнд нь бэхэлдэг юмудаас аваад бэхэлгээ энэ төр хийсэн. Тэгэл нөгөө хүүхэд маань энд тэнд аваа шидчих. Тэгээ аваа шидчихэр нөгөө ч нас өөр энд тэнд бас дуурч муурныг тиймэрхүү бас юмуд бол байна. Гэхдээ тийм сүртэй бол бишээ. За тэгээд аялын машинтай холбоотой захиалга байх юм бол та хэд маань натаа холбогдож болно. Ямар төрлийн машин авал зүгээр юм бэ гэдэг талаас нь та хэд өөрийнхөө мэд хэмжээнд харамгүй зөвлөнө. За дээрэс нь энэ машин шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмжүүд тэгээд та хэд маань аммаар санагдах юм бол натаа холбогдороо. Одоо энэ ялангуяа энэ төхөөрөмж бол маш их хэрэгтэй төхөөрөмж байна лээ. Энэ шүнийн камер бол одоо манад бол маш их хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо зарим тээврийг хэрэглэсэн нь бол нэлээд хурц гэрлөө тавьсан яваад байдаг. Эсрэг урсгалд одоо ингээ бүр нүд гэлдоод юм харагдахгүй үед бол энэ өстө маш хэрэгтэй камер байна лээ. За тэгээд одоо энэ утас тогтоогч бол надад их таалагдсан. Одоо суурин дээрээ иргэдэг, тавилаач тогтоодог, утас тогтоож болдог. Энэ их зүгээр санагдсан. За тэгээ энийг бол манайхан
их сайн хэрэгэлдэг юм билээ. Энэ бол өстой маш хэрэгтэй зүйл байлаа шүү. Би одоо энэ бол би цэвэрлсэн байгаа шүү. Сая одоо энэ Европч нөгөө нэг Уралын нуруунаас цааш явхад өстой битүү нөгөө шавж ихтэй. За тэгээд өстой битүү байсан шүү дээ. Тэгээд энийг нь бол би сайхан цэвэрлсэн. Тэгээ энэ шар гэрлийн хувьд бол зайлшгүй нөгөө Скандинавын орнууд болоод Европын орнууд чинь чиглэг болоод ирдэг. Тэгээ манан их татдаг, бороотой их байдаг учраас бас үүсч одоо орчин хязгаарлагдана гэдэг би энэ шар гэрлийг тавьсан. Энэ их сайн тусдаг гэрэл байлээ. Энэ гэрлийг бас би захиалж авсан. Их таалагдсан. Энэ яг стандарт гэрлэн шүү. Нөгөө хид хурц тусдаг юм ч биш. Яг л одоо машинд байх хэвээр стандартын угаар нь би захиалж авсан энэ гэрлийг. За тэгээ ерөнхийдөө намайгийн хувьд бол ийм их байна. Тэгээ та хэд маань асуух зүйл байх юм бол коммент хэсгээр асуугаараа. За бичлэгийн хувьд бол YouTube сувган дээр нь тавьчихсан. Та хэд маань YouTube сувг руу ороод үзээрэй. Тэгээд асуух зүйл байх юм бол санаа зовох юм надаас асуугаараа. Өөрийнхөө хэмжээ би та хэд нэг зүйлээр харамгүй хуваалцснаа. За тэгээ баярлалаа.